бидний тэ ирээдүйн гэрэлтэй аюулгүй бидний ингээд өсөж тойрноход ямар ч нэг тийм цаад бэрхшээл байхгүй шууд ингээд бодоход гэрэл гээгээтэй тий хүн болгон л дээшээ амжилтанд гарахыг мөрөөдөж байгаа хүсдэг. Тэгээд амжилтанд гарахад ерөөхдөө бол тий нээлттэй тийм л нийгэмд амьдрахыг хүсдэг. Манай үеийнхний үед хүний эрх гэдэг ойлголтыг бол нэг сайн бол нэг мэддэггүй. Тэгсэн ирнэ ерөөхдөө бол бас нэг багахан ойлголттой хүнд ингээд хүн болгоны ингээд багаасаа ингээд төрөөсөн заяагдсан нэг тийм хизээ салгаж авч болохгүй нэг тийм чухал эрх зүй гэж ойлгодог. Одооноос ер нь бидний бага байхаас нь орж явах хэрэгтэй гэж ер нь би бодож байгаа. Ер нь л тэр эрх үүрэг гэдэг чинь хүнээс салаад явчихгүйгээс хойш ерөнхийдөө бол багаас нь тэрийг ингээд яг өдөр тутмынхны амьдралд нь ингээд баг сар ингээд мэдлэгээр ойлгуулаач ч юм ерөнхийдөө бол багаас нь ерөнхий боловсролын хичээл ер нь ингээд яг тусдаа хичээл гаргаад ч юм ер нь орж явах зүг гэж бодож байгаа. Хүний эрхийн үндэсний комиссаас 2023-аас 2024 оны хичээлийн жилийн эхний өдөр хүний эрхийн түгээмэл тунхаглалыг тайлбарлан таниулсан хичээл орохыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад уриалж байна. Нэр төр, эрх чөлөө, шударга ёсыг хүн бүрд. Хүний эрхийн үндэсний комисс